За одоо та бүхэндээ styles гэдэг хэсэг дотор байдаг командуудын талаар ярина. За styles гэдэг командууд маань ерөнхийдөө тухайн мэдээллийг хэрхэн хүмүүст одоо өнгө будгаар ялгажтай гоё харуулах вэ гэхдээ харуулахдаа логикоор яаж өнгө будгийг нь оруулах вэ гэдэг командууд байгаа. За эхний команд маань болохоор энэ condition форматын бие нөхцөлтэй формат ингэж байгаа. За бид хэдэд болохоор ийм мэдээллийг бэлдсэн байгаа. За дүүргүүд, за иргэдийн тоо гэдэг ийм мэдээлэл байгаа. За энэ мэдээлэл төр condition форматын хийж үзүүлье. Тэгэхээр иргэдийн тоо гэдэг мэдээллийг хэдүүлээ сонгож аваад condition formatting дээр оронгууд за ийм командууд дотор байдаг. Хамгийн ихний команд маань болохоор ямар нэгэн утгыг илүү онцлох гэдэг команд байна. За тэгэхээр одоо 20, 30, 40, 50, 20 гэдэг тоонууд дотроос хамгийн их буюу одоо 35-аас дээшээ гарч ирж байгаа тэр тоонуудыг өөрөөр хэлбэл 20 бол 35-аас доош, 30 бол 35-аас доош, энэ дотор 40, 50 гэдэг хоёр тоо бол 35-аас дээшээ байна те. Тэгэхээр энэ хоёр тоог за шар өнгөөр будаад яг одоо тоог нь бол арай жоох юм бор өнгөөр будаад оруулаад ирээ гэдэг ийм команд өгье. За окей. За окей дарчингууд энэ дотор байгаа энэ жигсаалтын дотроос тоон жигсаалтын дотроос 35-аас дээш 40 болон 50 байна те. За магадгүй налах дээр тоогийн өсгөө 40 болгоч. Тэгэх юм бол энэ маань автоматар ийм өнгөтэй болж байна гэсэн үг. За 50 гэдгийг маань жишээлбэл 15 болгочих юм бол энэ бол энэ форматанд орохгүй гэсэн үг те. За гэх мэтчлэнгээр ингэж форматанд оруулах боломжтой. За дараагийн форматуудыг үзье. За эхнийх нь бол 35-аас дээшээж гэдэг юм уу, хэдээс дээшээ гэдгийг харуулж байгаа. За энэ дээр заавал 35 гэлгүйгээр 20 гэж оруулж ирж болно, 100 гэж оруулж ирж болно. Тэр бол таны сонголт байгаа. За түүнээс гадна дараагийн маань команд болохоор хэрвээ ямар нэгэн тооноос их гэдэг командыг оруулж иж болж байгаа бол бид нар мөн ямар нэгэн тооноос бага гэдэг командыг бас оруулж ирэх боломжтой те. Жишээлбэл одоо 20-оос бага гэдэг ч юм уу те. 20-оос бага буюу тэнцүү гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр. За 20-оос эрс их гэдэг командыг сонгосон учраас гарч ирэхгүй байна те. За магадгүй хэдүүлээ 25-аас гэдэг ч юм уу те. 25-аас эрс бага тоонууд гэхээр 20 гэдэг энэ хоёр тоог бол улаан өнгөтэй бөгөөд ягаан дискртэй улаан фонттой ийм одоо юугаар форматлж гаргаж ирж байна гэсэн үг те. За дараагийн маань команд болохоор энэ дотор байдаг команд нь болохоор between гэдэг команд байна. За өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг 20-оос 30 хоорондох тоонуудыг гаргаад ирээ гэх юм бол ийм гаргаж ирэх боломжтой. Яа түүний дараа за ямар нэгэн тоотой тэнцүү байх юм бол те. За ямар нэгэн байдлаар текст дагуулсан байх юм бол за жишээлбэл Баянгол дүүрэг гэдэг энэ дүүргүүдийг бүдэрнг нь сонгож аваад conditional format-ын дээр очиод за text that contains гэдэг хэсгийг нь сонгоод за магадгүй Чингэлтэй дүүрэг гэд хайтай зөвхөн Чингэлтэй дүүргийг олоод түүнийгээ ийм өнгөөр будчихаа гэж хэлж болчих те. За магадгүй Сүхбаатар дүүргийг бид Чингэлтэй болгож өгчлөх юм бол энэ формат маань ажиллаж байна гэсэн үг. За гих мэтчлэнгээр бас текстийг ингэж форматлж болдог байх нь түүнээс гадна тоог бас мөн форматлах боломжтой байдаг байна. За дахиад цаашаа явахаар за мөн ижилхэн утгууд байх юм бол бас одоо юу гэдэг саний байдлаар форматлах боломжтой байдаг байна. За түүний дараа нь байгаа энэ хэсэг маань болохоор одоо топ хамгийн их 10, хамгийн бага 10, за дунджаас дээшээ, дундаж доошоо гэдэг мэдээллүүдийг агуулж байгаа гэсэн. За эхний хэсэг дээр команд дээр ороод үзье. За хамгийн одоо юу гэдгийг топ 10-ыг гэж юм те. Хамгийн их 10-ыг гэж. За тэгвэл бид нар хамгийн их 2-ыг нь болгож үзье. Энийг л багасаад эхний 2 дээр гэх юм бол 40, 50 гэдэг хоёр тоо маань энэ дотор чигсалтын дотроос хамгийн их утгнууд байх нэ гэсэн үг тийм. За энийг нь бас ингэ форматлж болж байна. За магадгүй бид 30 гэдгийг 60 болгоод хоригчж болно тийм. Тэгэх юм бол 40 гэдэг маань хасагтаад 50, 60 гэдэг утгууд хамгийн их утгууд байх нэ гэж гаргаж ирнэ гэсэн үг. За түүний дараа болохоор хамгийн бага 10-ыг тийм. За баг гэдгийг нь буруулаад хамгийн одоо бага 2 утгыг
гэх юм бол ингээд оруулаад өгч болж байна те. За энэ хоёр нь тэнцүү байгаа учраас юм утгатай гарч ирж байгаа. За гих мэтчлэнгээр ингээд хөвжилж бас болж байна те. Дээрээсээ доороосоо хамгийн ихээс нь эсвэл хамгийн багаас нь гэдэг ч юм уу те. Эсвэл дунджаас тийшээ доошоо гэдэг явах боломжтой. За дараагийн маань команд маань юу гэдэг вэ гэхээр энэ бааруудыг гаргаж ирэх боломжтой. За энэ жагсаалтан дээр байгаа тоонуудыг бүгдийг идэвхжүүлээд тэгээ дата бар гэдэг хэсгийг сонгох юм бол та бүхэнд утгаас нь хамаарат энэ баарууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ графууд гэсэн үг те. Тэр энэ графикийн урт нь тухайн одоо тооныхоо их багыг хэмжиж байгаа гэсэн үг. Жишээлх юм бол 60 дээр 50 дээр илүү одоо энэ цэгрээр гарч ирсэн зураас маань илүү урт байгааг та бүхэн анзаарж байгаа. 20 дээр илүү бага, 40 дээр дунд зэрэг, 50 болон 60 дээр маш өндөр байгааг харж байгаа те. За цэнхэр өнгөтэй байх уу, ногоон өнгөтэй байх уу, ягаан байх уу, шар байх уу гэдэг нь бол та бүхний сонголт байгаа. Ийм ууссан байх уу, эсвэл зүгээр л яг нэг өнгөөрөө тагансан байх уу гэдэг нь бол та бүхний сонголт гарч байгаа гэсэн. За түүнээс гадна нэг өнгөөр уусгахгүйгээр өөр олон төрлийн өнгүүдээр бас ингээд гаргаж ирэх боломжтой тийм. Уусгахгүйгээр тухайн өнгийг заагаад тэгээд ингэж гаргаж ирэх боломжтой гэсэн. За түүнээс гадна мөн ийм icon set-үүдийг оруулж ирдэг. Өөрөөр хэлэх юм бол за өнгөөр тодорхойлохоос илүүтэйгээр ийм дүрсүүдээр энэ буурсан байна, эсвэл өссөн байна, эсвэл яг хэрэндээ байгаа юм байна гэдэг ч юм уу тийм. Гэх мэтчлэнгийн ийм юмнуудыг сумнуудаар эсвэл энэ бөөрнхий төрсүүдээр эсвэл бөөрнхий дотор бас дахиад icon оруулсан те индикатор оруулсан одоо төрсүүдээр тодорхойлох боломжтой. Энэ өсжин, бууржин те аль одоо утга нь илүү байна гэдэг ч юм уу энэ бүгдийг гаргаж ирэх боломжтой байдаг гэсэн үг. За түүний дараа new rules гэдэг команд байна. За бид бүгдийн саяны энэ use гэдэг байгаа бүх командуудыг ер нь юу гэж ярьдаг вэ гэхээр rule буюу дүрм гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нар дүрм зохиогоод байна гэсэн. За new rule гэдэг маань дахиад шинээр одоо ямар нэгэн байдлаар нэг форматлах дүрм үүсгэж байгаа команд гэсэн. Тэгэхээр одоо энэ та бүхэн илүү одоо өргөн сонголтыг харах боломжтой. За жишээлх юм бол format only cells that contain гэж үнэтэй. Тэгэхээр ямар нэгэн утгыг ч юм уу тухайлсан утгыг хайж олоод тэгээд тэрүүгээрээ одоо дүрм зохиохыг эндээс хэлж байгаа гэсэн. За магадгүй хэдүүлээ текст мэдээллийг сонгож аваад тэгээд new rules гэж ороод за тэгээд format only cells contains гэдгийг сонгоод за specific text буюу яг тухайлсан текстийг олоо гэдэг командыг сонгоод за энэ дотроос би Баянгол дүүрэг гэдгийг сонгоод за эндээс Баянгол дүүрэг гэдгийг олж сонгоод яах вэ гэхлээр яг ямар нэгэн формат өгнө. Форматыг өгөхдөө би за юм гүн хар хөхөнгөөр одоо артлын фон буюу нүдийг нь будаад за тэгээд дээрэс нь өөрийг нь болохлээрээ өөрийнх нь өнгийг болохоор цагаан өнгөр хийч. За ингээд окей дарлаа. За тэнгууд Баянгол дүүрэг гэдэг одоо энд одоо жигсаалтан дотроос энэ дүүргүүдийн жигсаалтан дотроос Баянгол дүүргийг олоод тэгээд миний хүсснээр артлыг нь гүн цифрэнгөөр харин текстийг нь бол цагаан өнгөөр бичсэн байна те. За гэх мэтчлэнгээр та бүхэн new rule буюу би сая нэг шинэ rule буюу дүрм үүсгэжлээ. За би хичнээн шиг дүрм үүсгэсэн бэ гэдгийг эндээс харах боломжтой. Өөрөөр хэлбэл condition formatting гэж ороод manage rules гэдэг орох юм бол таны үүсгэсэн дүрмнүүд эндээр харагдчихдаг гэсэн. За та энийг шинээр дахиж үүсгэх эсвэл үүсгэсэн байгаа дүрм рүүгээ орох эсвэл энэ дүрмийг одоо устгах гэдэг ч юм уу те. Гэх мэт сонголтуудыг эндээс хийх боломжтой. За хэрвээ та үүсгэсэн дүрмээ устгая гэх юм бол одоо энэ тухайн sales миний одоо идэвхжүүлсэн байгаа талбар дотроос устгах юм бол энэ хэсгийг нь энэ тухайн энэ sheet 1 гэдэг sheet-ийн дотроос бүгдээр нь устгая гэх юм бол sheet 1 гэдээ устгаж болно гэсэн. Entire sheet гэдэг сонголтыг сонгоод бүх дүрм саяны нөгөө будаад байсан бүх одоо юу гэдэг командуудыг устгах боломжтой гэсэн. Командаар хийгдсэн үйлдэлүүдийг устгах боломжтой гэсэн. За тэгэхээр condition formatting гэдэг маань ерөнхийдөө маш хэрэгтэй ийм команд байдаг байх нь. За түүний дараа болохоор format as table гэдэг команд байна. За энэ бол тухайн одоо талбарт байгаа мэдээллийг table буюу хүснэгтэн хэлбэрт оруулж ирж байгаа гэсэн үг тийм. За
За энэ дээр ингээд дарах юм бол танд маш олон сонголтуудыг харуулж байна. За магадгүй ийм нөгөө одоо өнгөтэй биш доотлын мэдээллүүдийг нүүр өнгөтэй болгоё гэх юм бол эндээ сонгоод оруулаад ирэх боломжтой. За магадгүй ийм саарл өнгөтэй болгоё гэвэл ингэж оруулна. За ингэхээр мэдээлэл маань ингээд илүү саарл өнгөтэй болоод гараад ирж байгаа гэсэн. За энэ дээр анхаарах нэг зүйл нь юу вэ гэхээр бид нар хүснэгтэн мэдээллийг table буюу одоо хүснэгтэнд оруулж арай өөр формат руу оруулж ирж байна гэсэн үг тийм. За энийг бол дараагийн зааварчилгаанууд дээр илүү тодорхой ярина. За дараагийн команд маань юу вэ гэхээр одоо талбарыг ингэж одоо форматлж харагдах байдлыг нүүрсэж болж байгаа юм бол бас нүдийг бас өөрчлөх боломжтой. За магадгүй ийм ч юм уу те, ийм ч юм уу те, ийм одоо арай жоо уусгсан өнгөөр гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэнгээр та бас нүдийг ингэж оруулж ирэх боломжтой байдаг. Харагдах байдлыг өөрөө тохируулаад ингэж явах боломжтой гэсэн. За тэгэхээр ер нь бол Holmes-ны style гэдэг хэсэг маань мэдээллийг өөрт хэрхэн ойлгомжтойгоор харуулах үү, логикийн хувьд яаж зөв одоо харуулах вэ гэдгийг бол шийддэг юм командууд байна.